За сайн бацгаана уу хүүхдүүдээ. Багш нь өнөөдөр 10 дугаар ангийн дулаан багтаамж гэдэг хичээл орноо. Хүүхдүүд та бүхэн анхаарлаа хандуулаад тэмдэглэж авах зүйлээ тэмдэглээрэй. За бид өмнөх ангидаа биеийн халах үед авсан эсвэл хүрэх үед алдсан энергийг доорх томьёогоор илэрхийлдэг гэж үзсэн. Q тэнцүү MC дельта T. Q нь болохоор дулаан буюу энерги, M нь масс, C нь хувийн дулаан багтаамж, дельта T нь болохоор температурын өөрчлөлт. За тэгвэл Q тэнцүү MC дельта T томьёоноос дулааны тоо хэмжээ температурын өөрчлөлтийн харьцааг олбол Q хуваах нь дельта T тэнцүү MC байна. За үүнд байгаа масс ба хувийн дулаан багтаамжийн үржүүрээр тодорхойлогдох хэмжлэгүүнийг дулаан багтаамж гэж нэрлээд том C үсгээр тэмдэглэдэг. За томьёолын бичиж том C тэнцүү M-ийг үржих нь C. Буюу хувийн дулаан багтаамжийг массаар үржээд дулаан багтаамж гарна. За бүгдээрийн дээрх томьёогоо ашиглаад бодлого бодъё. Данханд 2 литр цай чанахад хэрэглэх усны дулаан багтаамжийг тооцоолно гэдэг бодлого бай. За бид нэр бодлого бодохын тулд эхлээс нь өгүүлбэрийн сайн уншин, дараа нь өгсөн зүйлээ бичнэ. За бодлогон дотор уншихад 2 литр гээд усны эзэлхүүн өгсөн байна. За B тэнцүү 2 литр. За одоо биднэрт цай чанахад хэрэглэх ус гэсэн учраас усны нягт хэрэгтэй бодлого нь. За тэгвэл усны нягт нь ро тэнцүү 1000 кг хугана метр куб. За мэдээж дээрх томьёонд хувийн дулаан багтаамж хэрэгтэй байсан учраас усны хувийн дулаан багтаамж нь C тэнцүү 4200 жоулыг байх нь килограмм Цельс. За бидний ойлгох ёстой зүйл нь болохоор дулаан багтаамж буюу том C. За одоо өгсөн зүйлийн биччихлээ. Олох зүйлийн бичсэн. Одоо бүгдээрээ бодолтой хийцгээе. За бодлого бодоход хамгийн түрүүнд хэрэгтэй зүйл маань томьёо байгаа. За томьёогоо бичье. Дулаан багтаамж болдог томьёогоо бичгээр том C тэнцүү M-ийг үржих нь C. За биднэрт томьёо харахаар биднэрт өгөгдсөн зүйл нь хувийн дулаан багтаамж нь өгөгдсөн. За нэг зүйл нь болохоор масс нь энэ мэддэхгүй байна. За тэгвэл бид нэр өмнөх ангидаа массыг олддог томьёо мэднэ. За тэгвэл массыг олдог томьёо мэдхийн чинь бүгдээрээ массыг олдог томьёогоо бичцгээе. M тэнцүү рог үржих нь B. Буюу масс тэнцүү нягтыг үрждэг нь эзэлхүүн. За энэ томьёонд бүгдээрээ нягт эзэлхүүнээрээ масса олъё. За масс тэнцүү 1000 кг-ыг хуваах нь метр куб, үрждэг нь 2 метр куб. За багш нь 2 литрийг эзэлхүүн 2 литрээр өгөгдсөн байхад багш нь энэ нягтын нэгжтэй эзэлхүүн болгохын тулд эзэлхүүнийхээ нэгжийг метр куб болгож шилжүүлсэнийг хараарай хүүхдүүдээ. За масс тэнцүү 1000 кг-ыг хуваах нь метр куб, үрждэг нь 2 метр куб. За метр кубтэй хураагдаад масс тэнцүү 2
2000 кг гарч байна. За одоо бид нар маасаа олцсон юм чин дулаан багтаамжаа олоход амархан боллоо. Том С тэнцүү М-ийг үржих нь С. За орлуулга хийлээ. Том С тэнцүү 2000 кг-ыг үржих нь 4000 Joule-ыг хуваах нь килограмм Цельс. За килограмм нь килограммтай хураагдаад 8.2-ыг үржих нь 16 зэрэгт Joule-ыг хуваах нь Цельс гарлаа. Дулаан багтаамжийг олчлоо. За бүгдээрээ бодлогоон тэмдэгтээ тэмдэглээрэй хүүхдүүдээ. За 2000 кг-ыг үржих нь 4200 Joule-ыг хуваах нь килограмм Цельс гэдэг нь 8,400,000 гарсан. Тэрийг багш нь хураагаад 8.4-ийг үрждэг нь 16 зэрэгт Joule-ыг хуваах нь Цельс гэж бичсэн шүү. За дараагийн бодлогоо орцгоо. За томьёо орлуулахаар том С тэнцүү 4250 Joule-ыг хуваах нь 70 Цельсиэс хасдаг нь 20 Цельс. За 70 Цельсиэс хасдаг нь 20 Цельс нь 50 Цельс гарна. 6250 Joule-ыг 50 Цельст хуваахаар 125 Joule-ыг хуваах нь Цельс гарч байна. За бүгдээрээ бодлогоо дэвтэр дээрээ тэмдэглээрэй хүүхдүүдээ. За одоо бүгдээрээ дээрх томьёогоо ашиглаад гэрийн даалгавартаа дараах хоёр бодлогыг хийж гүйцэтгээрэй. Бодлого номер 3. Халуун чулууг 1 Цельсээр хүргэхэд 2.1 кJ дулаан шилжүүлв. Энэ чулууны дулаан багтаамжийг тодорхойлно. Чулууны масс 5 кг бол хувийн дулаан багтаамж нь ямар утгатай байх вэ? Эхлээс нь дулаан багтаамжийг тодорхойлно. Дараа нь масс нь өгсөн тохиолдолд дулаан багтаамж нь ямар байх вэ гэдгийг бас тооцоолно шүү хүүхдүүдээ. За дараагийн бодлого. Бодлого номер 4. За 5 кг ба 1 кг масстай усны аль нь дулаан багтаамжтай вэ? За энэ хоёр бодлогыг бүгдээрээ сайтар уншаад танилцаад гэрийн даалгавартаа гүйцэтгээрэй. За анхаарал хандуулсан хүүхдүүдтэй баярлалаа. Та бүхэн гараан тогтмол хариуцгаж маскаа зүүж хэвшээрэй.